Сайн байцгаана үзэгчдээ Өндөр хаан телевизээс эрхлэн бэлтгэдэг Борголтой яриа нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За бид энэ удаагийн дугаараар 21 аймагт 21 байшин аян хэрэгжиж байгаа. За үүнийг санаачлагч Орхон Туултай уулзаад байгаа. За танд өдрийн мэнд хүргэе. За Өндөр хаан телевизийн Борголтой яриа гэдэг ийм хөөрхөн хөтлөгчтэй нэвтрүүлэгт энэ өдрийн мэнд хүргэе. Үзэгчднээс энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Нэвтрүүлгээ эхлэхдээ би ямар ч хэсэн таныг өөрийгөө илүү таниулаасаа гэж хүсэж байна. Би ч бас таныг анх удаа бас харж байгаа. Өөрийгөө танилцуулахгүй юу? Одоо намайг Орхон Туул гэдэг. Одоо эцэг эхээсээ гурлаа. Доороо нэг эрэхтэй. Тэгээд охин дүүтэй. Ээж аваа хоёр маань бурхны орон заларсан. Тэгээ одоо гэр бүл бол миний хувьд хоёр хүүхэдтэй, хүү охинтой, их нэртэйгээ дөрвөл амьдэрдэг. Тэгээ нэг ийм л хүн байна. Хаан төрж өсөв та? Дорн говьт төрөөд Дорн таймагт өссөн. Хоёр нутагтаа. За, кофе хэр уух дуртай бай та? За, энэ бол кофенд ороод нэг бараг 4-5 жил болж байна. Манай эхнэр чи өөрөө нөгөө багш хүн. Тэгээд ажлын ачаалаас кофе их уудаг байсан. Тэгээ би одоо сүүлийн үед бас эхнэрээ дагаад нөгөө алтны дэрлэх гоё шаарлна гэдэг чи кофенд нугсгүй болцсон. Одоо тэгэл энэ сайхан кофе уусаж шүү дээ. Ихэвчлэн ямар төрлийг нь уудаг вэ? Хүмүүс чи нөгөө нэг айхтар брэнд яриад чанж манаал би ч хаяа нэг чанж он. Гэхдээ ер нь бол нарканда баг илүү дуртай дүү найруулад. За заримдаа нөө юм ер нь хамаагүй ер нь бол нэг хээгүй. Хамаа нэг уучт. Манай нэвтрүүлэг өнөөдөр маш өөр өнцгөөс маш сонирхолтой зочинтой эхэлж байна л да бас би бас айгүй баярлж байна. Тэгэхээр нэвтрүүлгийнхээ дундаас хоёлаа ер нь яагаад энэ төслийг аяныг хэрэгжүүлэх болсон? Та ер нь хэрэгжүүлээд хэдэн жил сар өнгөрөөж байна? За ер нь бол ийм байд. Үнэн бодлын дэнс гэдэг нэвтрүүлэг бол миний өөрийн брэнд. Хамгийн анх одоо чамшигл бас ийм хөтлөгч хийгээл янз янзын олонний танил хүмүүсийг оруулаад сайхан ярьдаг тийм нэвтрүүлэг нэр хуурахаар ясуур гэж явж хагаад сүүлд нь үнэн бодлын дэнс болж өөрчлөөд за тэг үнэн бодлын дэнс болж эхлээд хүмүүс туслаад ирсэн. Одоо энийг ярихын тулд одоо нэг гол юм чинь юу вэ? Их нэртэйгээ гэр бүл болоод 8-9 жил үр хөвгөхгүй байсан. Эмч одоо бүхэл очдог газар нь очиод шинжлэх ухаанаар эмчнэр бол хүүхдтэй болох боломжгүй гэж хэлж ирсэн. Тэгээд тэрнтэйгээ ер нь эвлэгдсэн байсан. Тэгээд яг нэг найз маань нэг айл тусалж нэг бичлэг хийгээд өгөөч гэхээр очиод би чинь телевизийн салбарт байсан болохоор дөнгөж хуваараа нэг ганц 60D гэж Canon камертай очиод нэг бичлэг хийж ирсэн. Тэгэхээр яг нөгөө фэйсбүүкээр тэр чи одоо 11 он юм уу та. Тэгээд тэнд очиод тусалсан. Тэгсэн чинь надад нэг хүнд ингэж хайр түгээж гоё аз жаргал бэлгэх гоё таалагдсан байхгүй. Тэгээд тэр найздаа тусалчаад дараа нь би өөрөө нэг айлд ингээд хуваараа туслаад дараа нь дахиад нэг айл гээд 2-3 айл тусалж байсан чинь гинт нөгөө хүүхдтэй болохгүй гэжсэн ихнэр маань жирэмсэн болцсон байхгүй. Тэгэл эн чи одоо юу орчлон дэлхийд байхгүй амар том мэдрэмжтэй хүүхдтэй болохгүй гэдэгт ховь зайгаа төвлөрсөн байсан. Эмнэлэг думлогоор яваа тийм байсан. Тэгтэл хүүхдтэй болцсон. Тэгээд охин маань төрсөн. Миний охин чинь том нь. Тэгэнгүүт за ер нь энэ сайн үлсийг ер нь тул хийх хэрэгтэй маань гэд баг 20-30-аад айл туслаад ирсэн. Тэгсэн чинь охин маань салтаагаараа гинт хараад ирсэн. Тэгээ хүүтэй болцсон. Тэгээд за ер нь бол энэ сайн үлсээ хийн гэдэг нь өөрөө хүн хичээгээд яваад хахад маш цаана маш олон хүнийг баярлуулна. Тэр хүмүүсийн баярлсан мэдрэмж тэр кайф тэр гоё харцыг харах ялангуяа хүүхдүүдийн тэр баярлж байгаа сэтгэл бол аюугаа гэгээлэг цагаан байдаг учраас магадгүй энэ хүмүүсийг баярлуулсны шанд надад 2 хүүхэд бэлгэлж ийн да гэдэг юм бодол төрсөн байхгүй. Тэгэл тэрнээс хойш маш олон айлуудад тусалсан. За энэ одоо хийж байгаа сайн үлсэн айныг зогсоох юм бол магадгүй гинт ирсэн 2 хүүхэд маань буцаа явдаг ч юм бол гэдэг нэг юм айцтай байдаг учраас энэ сайн үлсийг одоо хизээ өхөн тэр болтлоо хийн гэсэн юм бодолтой. Тэгээд 21 аймагт 21 байшин гэдэг айныг бол түрүү жил Эрдэнэтэд нэг байшин барьсан. 4 хүүхэдтэй бас хөргөтл болсон. Тэгэн бүсгүүд барьж өгөөд. Тэгээ тэрэн дээр яг энэ нэг дарваасаа амнаасаа аяг өгөхөлдөг байхгүй. Сэтгэл багтаад хань. За ерөөсөө 21 аймагт нэг 21 байшин барьчт юм гээд амлцсан. Тэгээ тэр амандаа унтсан. Тэгээ одоо яалчгүй нэг амнаас гарсан хий болгондоо үнж байх хэвээр. Монгол хүн ер нь хэлсэн амдаа хүрдэг байхад хөгжил бол ойрхон байдаг гэж боддог. Тэгээ ямар ч нэгэн ч гэсэн түүч хэлээд хэлсэн амдаа үрээ явж ийгээд ингээд
21 аймаг санаачилсан. Ер нь бол Монгол улсын хэмжээнд одоо энэ айл манд 49 дахь айл одоо миний хувьд. Гэхдээ энийг би ганцаараа хийхгүй. Facebook найзуудтайгаа хамтарч өдөө хүртэл хийж байгаа. Нийт одоо 14 жил болж байна уу да. За. Тухайд та охинтой болчиход ер нь буян буцаж ирэхдээ яг ингэж л ирдэг юм байна да. Хинжээшгүй, хязгааршгүй, юугаар ч ингэж одоо нөхөж баршгүй ингэж ирдэг юм байна гэж бодож байсан уу? Угаасаа миний ганц хэлэх дуртай буян буцаж ирэхдээ бороо мэт тасгаж будаа мэт үржин. Энэ үг бол угаасаа над дээр миний амьдралд хэрэгцсэн учраас би нэг хэлдэг. Ер нь хүн ингээд сэтгэлээсээ хүнд хандаатай, сэтгэлээсээ хүнд туслаад явхад заавал тэр буян ирнэ. Гэхдээ буян ирнэ гэхээр хүмүүс эд материал, мөнгө төгрөг, хөрөнгө гэж хардаг хүмүүс байдаг. Тийм биш. Би маш олон хүмүүс туслана. Тэр хүмүүс одоо тусалцаа авсан хүмүүс нь баярлна. Дээрээс нь минь намайг хүрээлж байгаа, энэ тусалж байгаа, ханд өгж байгаа, нэгдэж байгаа энэ хүмүүс чинь өөрсдөө яг одоо надад итгээд өгч байгаа ш. Тэрүүгээр нь би яг нэг хүнээс 1000 төгрөг аваад тэр 1000 төгрөөр би юу хийсэн бэ гэдгийг харуулад тэр хүмүүст одоо тэр хүмүүсийн одоо жишээ нь одоо хандив мөнгө нь яг юу болоод байгаа гэдгийг ил тодор харуулна. Энд чинь өөрөө хин энийхээ нэгсэндээ би гүүрл ахгүй зүгээр л нэг гүүр. Бусд нь бол ингээд нийлээ явж байгаа тийм л учиртай. Та ер нь хүмүүст туслахтаа ихэвчлэн олон хүүхэдтэй айлд тусалдаггүй. Ер нь ямар хуу хүнийг яг сонгож авч ингэж тусалдаг? Би бол өөрөө анханасаа хүүхдгүй байжгаад хүүхдтэй болсон учраас ер нь ихэвчлэн хүүхдийг л илүүд үзсэн. Тэгээд хүүхэд бол бага насндаа хүүхдээр ингээ өснө. За дунд насндаа ирэхээр өөрөө амьдралаа аваа явчихна. За тэгээд нөгөө нас ахаад ирэхээр хүний гарт орно шүү дээ. Одоо нөгөө хүний гар хардаг болно. Нас нь явна, хөгшрөн. Тэгэхээр би айлхаар хүүхэд хөгшчүүлэлт тусрахыг хичээд. Гэхдээ яг тэр дунд нь үнэхээр амьдралын одоо хичээл зүтгэлтэй тийм залуу гэр бүлэл туслахыг боддог. Гэхдээ залуу гэр бүлүүдэд бол нэг цаана ганц хоёр л туссан баг. Бус нь бол дандаа хүүхэд юм хөгшчүүлэх. Одоо энэ байшингаа сайхан гардуулж өгчгүүд дараа нь аль аймгийг зорих чинь? Доронтод бүр нэг яаралтай бүр айгүй хэцүү болцсон нэг 10 айл байгаа. Доронтод өссөн нутаг учраас бас жоохон арын хаалгаар 10 айлд нийтийн орон сууц бариад өгч тийм өгсөн яриа гарсан. Гэхдээ яг одоогоор шийдэгдээг байгаа. За тэгээд юунд гой болтоод нэг 7 хүн ч хүүхэд байгаа. Тэднэртэй очиж уулзна. За тэгээд манай энэ заяа гэдэг миний хуурай дуу та надтай зүг байдаг. Энэ нөхөрч өөрөө ховд нутгийнх. Тэгээ ховдод саяхнаас яригдаад энэ заяа маань найзуудтайгаарсан чинь найзууд нь за хундамын зүтгэх компани билэн, шаврын хийх компани билэн гэдэг өөрсдөө залуучууд одоо мэдэж эхэлж байна л да. Таныг ирэхэд бид нар ийм юмар туслах билэн гэдэг чинь надад айгүй том хөшүүрэг болж байгаа байхгүй. Тэгэхээр мэдхгүй одоо энэ 3 аймгийн айлыг сонгох байх. Ажлаа хэрэгжүүлэхэд ер нь төсөв мөнгө шаардлагатай шүү дээ. Та энэ бүхний ер нь яаж зохицуулдаг вэ? За ер нь бол наа чин чухал асуудал та. Юу хандив. За одоо би чи Facebook дээр бараг 500-аад мянган дагагчтай, найзуудтай. Тэгээ энэ хүмүүс маань надад өнөөдрийг хүртэл маш олон жил би одоо яг үннээр явж байгаа учраас надад итгэдэг. За дунд нэг тороолууд орж ирдэг. Эднэр л тоохгүй шүү дээ. Угаасаа байдаг л зүйл. Энэ хүмүүс маань надад маш хурам өгдөг, маш их эрч хүчийг өгдөг. Энэ хүмүүсийн итгэлийг би зэж алдаж болохгүй. Тэгээ энэ хүмүүс маань хандив өгөөд тэрүүгээр нь босдог. За сүүлийн үед бол ерөөсөө хандив үйл ажиллагаа маань олигтой болтсон. Тийм учраас одоо яг нэг автомашины суглаа оруулаад нэгсэндээ хандив өгсөн хүн болгон одоо хайрын өдөсөлд нэгдээд байшин барихаас гадна ацтай хүмүүс нь машин хожих гэсэн нэг иймэрхүү байдалтай явж байгаа. Танд ер нь юу ч хөө болтлоо шантарж исэн үе байна уу? Яг ярианаас нь сонсохоор энэ бүх зүйлийг хэрэгжүүлнэ гэдэг чинь маш их үе шаттай дараалалтай айгүй хэцүү шүү дээ. Хин дуртай нэм амархан хийж чадахгүй нэг. Мэдээж хэрэг би адилхан л зүгээр жирийн нэгэн иргэнээс л өнөөдрийг хүртэл явж байгаа шүү дээ. Одоо би жирийн нэгэн иргэн л байгаа. Би эзэж улс төрлөө гордож зөөлөн сандалд очихын тулд энэ хүний хийгээгүй. Намайг хүмүүс аюухт гэж харддаг. Би улс төрнөр дэвшихгүй. Би ард түмэн тэгэл цуг байхыг гэж. Гэхдээ ард түмэн дундаа ард түмнээ манлайлаад чадхаараа бие биендээ гүүр болоод бие биендээ туслахыг л хичээж байгаа байхгүй. Тэгээд анх бол мэдээж зөндөө олон хараал, гүтгэлэг, доромжлол, шантруулах юм зөндөө шүү дээ. Сошиал гэдэг чинь ер нь хүнийг алдчих болно, амьдруулчих болдог зүйл шүү дээ. Тэгээ миний ажил бол сошиалор явдгийн. Гэхдээ уулзсан учирсан бүх хүмүүс л дандаа дэмжиж байгаа илэрхийлдэг. Тэгээд мэдээж хэрэг бүх юм дардан байгаагүй. Нугарах, хугарах, айх, имэх болчих гэсэн бодолч гэсэн надад байдаг л байсан. Гэхдээ болчих юм бол яах гэж би энийг эхэлсэн юм бэ гэдэг асуулт надад гарч ирэх байхгүй.
Нэгэн тийм болохыг би чи мэдсээр үж үгснээ хийж эхэлсэн юм бэ. Тийм болохоор одоо надаа ухрах шантрах юу ч байхгүй. Одоо хин ч юу ч гэж ярьж байсан чихээ бөглөөл урагшаа хараад явах хэрэгтэй. Энэ бол миний үүрэг. Тэгэхээр тань руу ер нь пэйж хуудас руу хүмүүс олон хэлдэг. Энд одоо нэг ийм айл байна. Тэр дундаас л хамгийн чи одоо миний утсыг аваад үзэх юм бол ухаан алдна. Мөн ер нь бол жаргаж аваа над руу бичдэг. Дандаа л зовж гин тэ. Одоо ингэж туслаад өгөөч, тийм болоод өгөөч. Тэдүү хөхтэй тэр маань нас орцсон ингэсэн. Ер нь бол миний чатыг ухах юм бол сэтгэлээр унтал. Ямар ч хүн ухаад үзвэл сэтгэлээр унахаар тийм ер нь онцгүй дөө мессеж үзэндээ байгаа. Тэгээд тэр дундаас харж байгаа л цаанаасаа юм гэдэг чи өөрөө сонирм байдаг байхгүй. Нэг л сонирм. Ер нь бол одоо би 49 айл туслахад миний 49 айл бүгдээр айгуу сайхан явж байгаа. Гэхдээ би нэг гэр өгчөнгүүтээ араас нь дахиж очивол маргааш нь очивол нөгөөдөр нь очивол иргэд тойрол нэг хянагчиг байдгүй. Зүгээр л өгчөөл за буйнаараа сайхан амьдраарай, сайхан авч яваарыг хайчдаг, орхичдаг. Дараа нь өөртөө над руу холбогдоод ахаа би тэр гэрийг чинь байшин болгоцсон. Ахаа манайх ийм гоё болж байна гэдээ дандаа ийм гоё юмнууд араас ирдэг. Тэгээ яг хүнд юм өгвөл зүгээр л нүдэ байна. Туслал туссан шиг тусал. Туслах байгаа бол нэг ширхэг хадаас энэ чанартаагаар хийгээд. Ийм л зарчимтай явж байгаа. Одоогоор энэ Хинтээ аймагт маань баригдаад байгаа 6-8 харьцаатай байшин тий? 7-9 инч томорцсон. Ааха. Энийг маань баригдаад манай аймгийн удирдлагуудаас тусламж хүссэн үү? Ер нь юутай илүү хамтарч? Анх ирээд би чи 3 сард илүү ирж нэг бас нэг 4 хүүхэдтэй л нэг эмэгтэй гэр мөрн бүр ингээд нар сар харагдсан. Танаа телевиз ирсэн шүү дээ. Тий. Тэгээ ирэхэд Эрдэнэбаатар гэж одоо Хэрлэн сумын засаг дарга надтай уулзна гэд ирсэн. Тухайд би мэдээчгүй засгийн ч юм уу юу ч би мэдэхгүй шүү дээ. Тэгээд тэр үнтэй уулзсан чинь харин шууд тэр айлд газрын болгосон. Тэнгүүт нь би тэр үедээ хэлж ирсэн. За үнэхээр засаг бол сайн ажиллаж байна. Гэхдээ нөгөө би улс төр сонирхтгүй нөгөө намайг чинь тэнд очиход улс төрийн нөхдөд чинь ингээд нэг жоохон бүчих маягтай байдаг учраас ер нь бол нэг авч хилцдэг байхгүй. Тэр чинь нөгөө хүмүүс шоу болоо харагддаг. Тий. Тэгээд за танад нэг хүн сонгоод байшин бариад өгвөл газрыг нь олгож чадах уу гэсэн чинь асуудалгүй би чадна. Би өөрийнхөө хүрээнд юу чадах, юу туслая гэсэн. Тэгэл заа зүү дээр тулаад над руу нэг 10 айлын сонгон шалгаруулалтын материал юу одоо амжиргааны төвшин бүгдийг нь явуулсан. Тэр дундаас сонгожоод энэ айлыг 2 айлыг тоочилсан байсан. Тэгээд 4-р агийн засаг дарагтайгаа цуг явж байгаад яг энэ айл дээрээ ингээ орсон чинь надад хамгийн их таалагдсан зүйл нь юу гэхээр айгүй бол хүүхдтэй ш. Жохон ийм жохон 5 хүүхдтэй. Тэгээд нөгөө 3 нь бол дунд ангийнх. Тэгээд нэг том охин 21-тэй. Тэгээд бус нь дандаа жоох хүүхд. Маш их цэмцгэр байсан. Тэгээ ээжтэй нь ярихад гоо 8 хүүхдийнхээ дунд болж лээ ш. Нэг зовсон юм алга. Гэт нэг юм айгүй өөдрөг сэтгэлтэй. Тэгээд хүүхдүүд нь айгүйгоо тийм цэмцгэр хувцастай. Намайг ирэх чинь гэж бэлдээг бах. Намайг ирэхийг ч мэдээгүй байсан бах. Бид нэр ингээд тойрж явж байгаа шууд ороод ирсэн. Надад тэр нь айгүй таалагдсан. Хальт нэг ганц хоёр яриахад айгүй гоё өөдрөг тийм амьдрахыг хүссэн. Тэгсэн ирнэд амьдрахыг хүсэж байгаа ч гэсэн хинч туслахгүй өөрөө амьдралаа тэр нь таалагдсан. Тэгэл шууд шийдэл дуугаал маргааш нь шууд ийшээ яриад фундамент цутгаал. Тэгэл фундамент 2 өдөрт би өөрөө эн чи машинд унтаж унтсан штэ. Тэгж байж байгаа л тэгээд фундамент цутгаж явж ирэл 2 сарын дараа яриад сая анхаа гэж нэг бурхан шиг найзтай болсон. Тэгэн маань ингээд барай дуусглаа та. За хэдэн хүний бүрэлдэхүүнтэй энэ байшингаа барьж дуусав? За заяа гэдэг дүү маань. За энэ маань ингээ гар хөлийнх нь үзүүрч харагдаа. За тэнд нэг эмхтэй байна. Хэн блэ? Бяцхан цэцэг. Том биетэй бяцхан цэцэг гэж нэртэй эмхтэй. За тэгээ анхаа гэж одоо миний бурхан байна. Тэгээ нэг төрөө гэж залуугаа. Төрөө маань багнаар явцсан. Ер нь бол ингээд за хамгийн гол оройлыг бол одоо анхаа гэж хүн л энэ байшин ерөөхдөө барьсан. За төрөө маань бол өрлөг дээр тусалсан. Энэ өрлөгийг чинь зөв хундаан багт нь 2 хүн л өрөөд туссан баг. Тэгээ үлдснийг нь манай анхаа хийгээл дуусгач. За энэ дунд чинь мэдээж хэрэг тулсан айгүй олон хүмүүс байгаа шүү. Улаанбаатар хотоос ирээд зорж бүр өөрөө ирээд ямар ч хүн төлбөргүйгээргээд паркетын шахаад өглөө. Манай энэ анхаа чинь анхаа төрөө 2 маань өөртөө шууд Улаанбаатараас ямар ч хүн төлбөргүйгээр бариад өгийгээд ирсэн хүмүүс байхгүй. Тэгээд энэ дунд чинь үнгүү одоо юуг нь хөшиг өгч जैन. Тэгээд энд сайн нэг ах トゥ 5 залуу ээжийнх нь ажил явуулаад ээжийнхээ буянд бас буян хийчигээд давхар буян хийчигээд энэ дотор цэцлэг маань хийгээд өгсөн. За дурдаад их юм бол айгүй олон хүмүүс орж ин. Гэхдээ
хинтэжүүд үнэхээр мундаг гэдгийг би харлаа. Манай зүүн бүсийн худалдааны төв эвтээс бас 3 сая төгрөг хандуулсан байсан. Тэр хүн чинь доноо. Тий, дэд захирал доноо. Гүйцэтгэх захирал лөө. Доноохт бол айгүй баярлж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө яг бүр ингээд тулцсан мөнгөгүй болцсон бүр яг яахаа мэдэхгүй тэгээд ямар сайндаа за суглаагаа манайхан жоохон ихтгэе аваа. Одоо энэ суглаанаас чинь нэгсэндээ 40 сая төгрөгийн шууд хэрчиг нь оролцоод сая сүүл бас дахиад 5 сая 45 сая төгрөг оролцсон байхгүй. Нэгсэндээ өөр тавьсан гэсэн үг шүү дээ. Энэ 3 машинаас чинь 20 сая төгрөгийн байшинд орох хэрэгтэй байтал би нэмээд 25 сая төгрөг авч явж байгаа байхгүй. За хандивар маань бол нэг 14-5 сая төгрөг зүгэлсэн. Тэгэхээр нэг дахиад нэг 10 сая төгрөгийн алдагдaltaй явж байгаа. За тооцоо хийх юм бол тэгтээ яг урд тойрон хой тормоо нөхөө болчихно. Энийг бол болгох чинь тэр асуудал биш. Хамгийн гол нь өвлөөс өмнө 8 хүүхдээ байшинд оруулах чилэг зорж байгаа. Тэгээд яг тухайд нөгөө юу дутцаа? Палк дутаад юу дутсан байла? Үгүй. Юу байла? Палк. 6 ширхэг палк дутсан. 6 ширхэг палк нэг нь юу вэ? Шалны халаалт илүү. Тий. Тий 6 ширхэг палк дутаад шалны халаалт дутаад нэг 3 сая орчим төгрөг болох юм аа нэг тооцоолсон байсан чинь тооцоолоо тэрний өмнө өглөө 9 цагийн үед надад нэг хүн уцтаад ах нь ийм хүн байгаамаа чи нэг хатаа нэг ирээд уулзаатгаа чихэнгүүт нь за энэ хүн ч туслах гэж байгаа юм болов уу гэсэн бодол төрчөө за гэд орхисон байсан чинь манай энэ анхаа чинь за орхон тийм дутлаа гэж надад хэлсэн бохгүй яг араас нь тэнгүүт л за яана яах уу ийх үү гэлөө фэйсбүүк дээр хандаал найзууд руу манай найзууд за чадлаар хэдүүлээ хандив цуглуулъя гэж байж хат би нөгөө донаах руу за очлоо гэж очсон чинь шууд 3 сая төгрөг өгсөн тэнгүүт пүүл болчихж байгаа юм чинь тэнгүүт за хандив цуглуулахгүй шүү гэдэг аль болохоор нөгөө болцсон юмыг заавал нэг худлаа хандив авах гэдэг шаардлага байхгүй одоо жишээ нь ингээд энэ байшин баригдаад дууссан бол би дахиж хандив авах шаардлага хүмүүс мөнгө өгье гэдэг үгүй та дараагт оруулаарай гэдэг бүх юм шудраг ээлтод байхгүй бол мөнгөний асуудал чи эвгүй шүү дээ. Тий. Тэгэхээр орон нутгаар маш хэдхэн хоногоорч биш хэдэн сараар явдаг, ажил төрлөө зохицуулдаг. Үүний ард талд гэр бүл бол бат зогсоод байж байгаа шүү дээ. Эхнэрийнхээ талаар хоёулаа нэг цугсгаан дурдаад өнгөрөв. Нөө адгийн тэнэг эхнэрээ магтдаг гэж нэг үг өгдөг шүү дээ. Тэгээ би ч угаасаа адгийн тэнэг л дээ. Эхнэртэй бол хязгааргүй хайртай. Миний хамгийн гол ноён нуруу миний одоо ноён нуруу гэхэр нэг ноён нуруу гэж байдаггүй гэж зүгээр миний хувьд бол миний хамгийн одоо шүүмжлэгч, айхтар шүүмжлэгч, маш сайн дэмжигч бүх юмний маань одоо арт тал манай гэргийн идэг. За манай гэр хийгүүлэгч өөрөө 4 дээд сургуульд төгссөн багш мэргэжилтэй. За бас өөрөө хувийн сургуулийн захирал хийдэг юм байдаг хөхгүй. Тэгээд энэ хүн байхгүйсэн бол би ч одоо мэдхгүй юу ч хийж аригчимч болсон байсан байж магадгүй. Үнийг хэлэхэд энэ үнтэй уулзраад миний амьдрал шал өөр болсон. Би өөрийгөө олсон. Би юу хийхээ мэддэг болсон. Энэ хүн л бүх юмыг чиглүүлсэн гэж би ер нь ихнэр юм. Тэгээд би чинь тэгэл хөдөө гадаа ингээл сар мараар 2 сараар хаяа явчихна. Тэгэл ингээл яваад ирэхэд бүх юмыг тэр хүн л зохицуулдаг. Тэгээ би ч одоо ер нь яг яах гэж ингэж яваад идгийг ингэж боддог мөртлөө. Яг байх үедээ бол тэгэл гэр бүлээрээ байхыг хичээн. Тэгээд одоо ийм ажил эхлүүлсэн болохоор гэртээ байх юм уу ч үнслэхгүй болчиход байна л да. Тэгээ тэр бүхний юм ойлгодог хандаа хайртай л баярлалаа л гэдгийг хэлэн дээ. Тэгэхээр би танаас нэг зүйл бас асуумаар санагдчихлаа. Ер нь ийм аян хэрэгжүүлээ гэсэн бодол ер нь анханасаа төрөөгүй байсан бол та ер нь юу хийж явах байсан бэ? Гудамжинд арх уух байсан баг. За нэргээ шүү нэргээ. Мэдхгүй би одоо ийм аян хэрэгж би ч өөрөө телевизэн хөтлөгч хүн шүү дээ. Гудамж мэтрэлж явж байгаа л азар яг царайд ч гайгүй байсан ийм гиз гүзээчгүй байсан. Бас гайгүй залдууд ордог байсан юм аа. Тэгээ UBS телевизэд анх хөтлөгчөөр ажилд ороод зүрхээс зүрхэнгийн шууд нэвтрүүлэг хөтлөө гадаад мэдээний диктор мэхтэр хийдэг байсан. Тэгэл тэрнээс хойш Монголын том телевизүүд хөтлөгч хийгээ явж исэн. Тэгэл нөгөө хүүхдхүү байсан хүүхдөө болох нэг шалтгаан гарсан шүү дээ. Тэгээд нэг одоо миний хамгийн анхны тэр 60D камер яваад бариад явсан нэвтрүүлэг маань газар шорон нэвтрүүлэг гэсэн. Орхон гол ном ногооноор урсаад бүр аимшигтай. Би яг өөрөө орхон туул гэдэг нэртэй учраас цаанаасаа ч өгөгдөл юм уу. Орхон гол дээр очиод би үйлж исэн байхгүй. Ийм аимшигтай. Тэгэхэд яг миний хажууд байсан гайд нэг эмхтэй гадаад хүмүүсийг дагуулж яваад тайлбарлаж байгаа нь манай Монголын үзэсгэлэнт байгаль ингэж 2 ян өнгөөр урсдیں۔ Гэж хэлж байгаа байхгүй. Би тэгэхэд ямар дургу үрж тэгэхэд дээр нь алт ухаад
одоо баахан хог шороо одоо юу гэдэг нь өнгийн алд болоод юм 2 голоор урсж байгаа байхгүй. Би тэрийг хараад тэгээд шууд ихтер нь очиход бүр тэрөөсөд там болгоцсон байсан. Миний хамгийн анх нэвтрүүлэг одоо л байдیں۔ Там болгосон. Тэрнээс хойш би ер нь ийм нуугдмал байгаа зүйлийг монголчуудаа их иргэддээ үзүүлэх ёстой юм байна шүү гэдэг утгаар анх одоо тийм нэвтрүүлэг хийж эхэлсэн. Тэгэхээр одоо нууц хүнийг л дэлгээл явсан юм уу да анх бол тэгж л ер нь одоо өнөөдрийг хүртэл энэ маань ингээ хазаасаараа сайн үйл бол ингээл тэгтээ би энэ газар шунагтал одоо л явж л байгаа. За ерөнхийдөө Орхон туул гэдэг хүнийг бол маш олон сайн үйл аягаар бол хүмүүс таньдаг болсон. Аль хэдийн таньдаг болчихсон. Тэгэхээр би таныг бас энэ үйл ажиллагаагаа хизээч зогсоохгүйгээр бас зөндөө олон хүүхдүүдийн эцэг эхийг бас баярлуулаасаа гэж хүсэж байна. Хувьтай өнхөр борооноор гэж өнөөдөр бас нэвтрүүлэг маань шал өөр өнцгөөс эхэллээ. Борооч орлоо. Тэгээд танд амжилт хүсье. Баярлалаа бас. Тий, баярлалаа. Тэгээд танаа хамт олонд баяр хүргэе. Тэгээд чи ч гэсэн одоо удахгүй дараа жилийнхээ бүр мундаг хөтлөгч болоод өшөө гойгоо нэвтрүүлэг хөтлөөрэй. Гэхдээ хүн хизээч хийж байгаа юмнаас шантарч болохгүй шүү. Заавал артал бэлэг гэдэг нь давааны цаана даваа байна. Тэрний цаана ад жаргал бэлэг тэр чигээрээ байдаг. Тэгэхээр юунаас ч битгий шантраарай. Амжилт хүсье. За. За баярлалаа. За.